Монгол орны өнцөг булан бүрт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлж, сурталчлах ажил амжилттай үргэлжлэж байна. Энэ зуны ихээр Говь Сүмбэр аймагт олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн ногоон талбай нээлттэй хийсэн. Мөн 2015 оны босгон дээр Хөвсгөл болон Дорноговь аймагт хөлбөмбөгийн ногоон талбай мөн нээлттэй хийсэн билээ. Тэгвэл зуны дэлгээр цагийн төгсгөлд Улаанбаатар хотоос бараг 300 км зайтай Дундгов аймаг анхны хөлбөмбөгийн ногоон талбайгаа үлгийдэн авлаа. Тус үйл ажиллагаатай холбоотой сурвалжлагыг SPS Leads та бүхэнд хүргэж байна. За баярлалаа. Юуны түрүүнд бас SPS спортын нэвтрүүлгийн хамт олондоо бас хөдөө орон нутагт хийж байгаа бүтээн байгуулалт спортыг дэмжиж байгаа үйл явдлыг сурвалжлан ирсэн явдалд гүн талархал дэвшүүлье. За энэ спортын хөлбөмбөгийн талбайуд бол мэрэгжлийн ногоон зүлгэн талбай анхны гэдгээрээ бол онцлог үйл явдал болж байна. Аймаг орон нутаг бол орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар аймагт бүтээн байгуулалт их ялангуяа ирээдүйн хүүхд залуучуудынхаа бие байлдар спортын үйл хэрэгт дэлхийн нийтэд хөл нийцүүлэхийн үйл хэрэгт хүн нэмэр оруулах ёстой. Энэ үүднээсээ бид бүхэн 200 сая төгрөг нийтдээ 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ хөлбөмбөгийн ногоон талбайд мэрэгжлийн анхны бол ийм ногоон талбай их үйл ажиллагаанд бол зарцууллаа. За энд бол манай аймгийн залуучуудын байгууллага, ажлын залуучуудын байгууллага болон хувь хүмүүс, сургууль, соёлын байгууллагууд бүгд их маш их дуу нэгтэй дэмжсэн. Хөлбөмбөг гэдэг бол дэлхийн нийтэд бол хязгааргүй, хил хязгааргүй хөгжсөн спорт. Манай Монгол улс бол удахгүй ирээдүйн хөлбөмбөгчд маань дэлхийн тавцан өрсөлдөж Монгол улсын нэрийг дуурсах байх. Энэ үйл хэрэгт ч гэсэн бас Дундговчууд өчүүхэн ч гэсэн хөв нэмрээ оруулж хамтран ажиллах юм таатай үйл ажиллагаа болж байгаа хувьд бол баяртай байгаа. Тэр шинэ цэнгэлдэхийн хувьд хэр хугацаанд барьж байгуулсан бэ? Энэ хөлбөмбөгийн талбай хувьд энэ бол энэ нодлон жил зураг төсвөр гарсан байсан. Их нарийн бэлтгэл ажиллагаа шаарддаг юм байлаа. Эхлээд энэ зүлэг талбайгаа тавихаас өмнө бол цутгалтаа хийгээд энэ нь бол ингээд доотлол нь энэ зуны 3 сар 4 сарын хугацаанд хийж бүтээсэн их нэгт нямба сайн ажиллаа гэж бодож байгаа. Бүтээн байгуулсан 3 дэлгэр хай-тех компаниуд болон ахалж ажилд санаачилсан хүмүүсүүдээ бас энэ дашрамд дахин баяр хүргэж мэдчихлээ гэж бодож байна. Тэгээд ингээд энэ дашрамд дундговчуудын маань, монголчуудын маань спортын үйл хэрэг улам өргөжин дэвжиж эрүүл бие царвал ухаан оршин гэдэгт ажиллах бие байлдрын хөгжил энэ үйл хэрэгт хамтран ажиллахад таатай байгааг дэвшүүлэхэд таатай байна. Хөлбөмбөгийн ногоон талбай байгуулагдсан Мандалгав хот нь нийт 2 цогцлбор сургуультай бөгөөд түүний нэг болох Эрдмийн далай цогцлбор сургуулийн хөлбөмбөгийн талбай ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн нийт 190 сая төгрөгөөр 3 дэлгэр болон хай-тек компаниуд гүйцэтгэж 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ашиглалтанд хүлээлгэн өгчээ. Ер нь бол аймаг орон нутгийн залуучуудын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд энд бол маш зориулсан нэлээд чухал арга хэмжээ гэж үзэж байгаа. Манай аймгийн иргэдийн хурлын иргэдийн хуралд байдаг залуу төлөөлөгч нараас манай төлөөлөгч анх хоёрын санаачлагаар мөн бусад залуу төлөөлөгч нар дэмжиж аймгийн засаг даргад санал болгосны дагуу бол энэ ажил ингээд амжилттайгаар ажил хэрэг болоод ингээд өнөөдөр нээлттэй хийж байна. Тэгэхээр ногоон талбай хувьд хэдийн хэмжээний мөнгийг хэр хугацаанд зарцуулж бүтээн байгуулалт болоо? Энэ орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд 150 орчим сая төгрөг, 2015 оны төсөвт орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт 60 орчим сая төгрөг, ингээд 200 орчим сая төгрөгөөр л энэ талбай бол бий болж байна. Тэр өмнө Дундгов аймагт бас хөлбөмбөгийн ногоон талбайгаас гадна спортын ямар үйл ажиллагаа хөгжилд хувь нэмэр болохоор зохион байгуулагдаж байна, бүтээгдэж байна вэ? Яг манай аймгийн хувьд бол ер нь манай аймагч волейболын спортоор улстай бол алдартай. Сүүлийн үед сагсан бөмбөгөөр өсвөрийн сагсан бөмбөг бас аюул сайн хөгжиж байна. 2 жил дараа бид өсвөрийн сагсан бөмбөгийн улсын аварга боллоо. Энэ жилийн үндэсний лигийн улсын аварга багаар манай Дундгов аймгийн Харцаг Альянс Тех баг гэдэг баг маань төрүүллээ. Волейболоор бол жил болгонд эхний байруудад ингээд өрсөлддөг ийм уламжлалтай ийм аймгийн аймаг л да.
Тэгэхээр Дундгой аймгийн хувьд бас 21 аймгийн улсын авар шалралт тэмцээн хөлбөмбөгийн спортын хувьд явдаг. Тэгэхээр энд бас харьцангуй хөгжил төвшил хувь нэмэр орж байгаа болоо гэж бодож байна л да. Тийм, би бас тэгж бодож байна. Одоо манай аймгийн залуучууд мөн л одоо хэдэн жилийн дараа хөлбөмбөгийн спортоор улсдаа цаашлаа төв дэлхийд амжилт гаргах ийм одоо болцоо бол нэгдэж байна гэж үзэж байна. Одоо мөн улсад гэх юм бол одоо манай Дэрэн гэж манай Дундгойн харьяат ийм хүний удирдлагын дор байдаг хөлбөмбөгийн клуб бол айгүй сайн одоо бэлтгэгдсэн хүүхдүүд дэлхийн хэмжээний спортын төрөлд бол оролцдог. Тэгээд энд бол нэлээд мэдээж одоо бас манай аймгийнхаа залуучууд бас тэр клубийнхан бас нэлээд сайхан зааж сургасан хамтарсан бэлтгэл хийсэн ийм одоо юмнууд зохион байгуулагдах байхаа л гэж бодож байна. Тэгвэл энэхүү хөлбөмбөгийн талбай нээлтийн Open Cup 2015 тэмцээн 8 дугаар сарын 15, 16-ны амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлсөн юм. Тэмцээнийг Дундгой аймгийн залуучуудын холбоо, Монголын ардчилсан залуучуудын холбоо, залуучдын эрэг хөтөлбөрийн төрийн бас байгууллага, Эрдмийн далай зохицол салбар сургууль хамтран зохион байгуулсан билээ. Open Cup 2015 тэмцээн нь Тус аймагт болж байгаа анхны тэмцээн бөгөөд хөлбөмбөгийн спортыг залуучуудын дунд хөгжүүлэх, өрсөлдөөн бий болгох, тоглолтын ур чадварыг дээшлүүлэх, залуусаа нийтийн биеийн тамир хөлбөмбөгийн спортоор хичээлэх сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой юм а. Зүгэн саргач гэмээ зүнөөлөл хаяа гэрч унтж байсан Улаанбаатар хот нөөс өсөж цэцэгнавш дэлхийн ирсэн зүүнээ өдрөө цугатай цэлмэг тэнгэр цэгээр гадаалгаж явах таатай өнөөдөр 30 хэмээн улаан үлгүү тэнгэртэй огтын хувцас богино өдөр замсан завдраа ингэртэй түг замын төвшин дудараагаа мохтлон бэлдэ цэвэр гаран бод хаацаа гიშгэн дууцсан. Ерөнхийдөө яриа болоод нэг 2 жил болсон. Хамгийн анх хөлбөмбөгийн талбай байгуулъя гэж яриад тэгээд төдийдэн сайн бүтэхгүй байсан юм аа. Тэгээд миний би хамгийн анх одоо энэ төслийг бичсэн үнээс нь аваад санаачлаад тэгээд аймгийн иргэдийн хурал руу оруулаад засаг даргатаа танилцуулаад тэгээд засаг дарга иргэдийн хурлын төлөөлөгчд маань дэмжиж 200 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаар баталж өгсөн. Тэгээд нэг жил яг өвөл батлагдсан учраас 14 онд батлагдаад тэгээ 15 оны ихээр тендер юмнууд нь зарлагдаад одоо нийт 190 сая төгрөгөөр одоо энэ талбай маань босчоод байна. Ер нь бусад аймагуудын талбайг ч гэдэг юм хотын талбайг харах юм бол манайх бол ер нь хамгийн бага төсөвтэй мөртлөө ер нь бол хамгийн гайгүй чанартай болсон талбай гэж үзэж байгаа. Тэгээд юуны өмнө иргэдийн хурлын төлөөлөгчнөр болон одоо сургуулийн хамт олон хамт санаачилж одоо энэ одоо төслийг хэрэгжүүлэхэд тусалсан одоо энэ манай жишээлбэл энэ талбайг Хайтек болон 3 дэлгэргээ 2 компани хийж гүйцэтгсэн байгаа. Зөвхөн өөрийнхөө зураг төсвөөр бол талбай маань 65, 60, 35 тэгээд хашаатай байсан бол би одоо энэ бас компанийн хүмүүстэй ярьж гаад 60, 37 болгоудаа зүлгийн 2 тийш нь сунгуудаад хоёр талд нь хүн суух одоо талбай гаргаж өгөөд хашааг нь бас чанаржуулаад хяналтын камертай болголоо. Гэрэлтүүлэхтэй болголоо, нэмэлт боржоороо тавьж өглөө гэх мэтлэн талбайд ороод нэлээд сэтгэлээ гаргаж энэ компани хүмүүс маань ийсэн бид нар ч гэсэн ер нь өөрийн биеэр оролцож хийж бүтээн байгуул. Тэгээд ер нь нэг 3 сарын хугацаанд хийж дуусаад одоо ингээд нээлт ихэд тэмцээнийг хийгээд дөнгөж сая сургуультай хүлээлгэж өгöd байж байна. Тэмцээний формата тойргоор тоглож, эхний 2 байранд орсон бөгөөд дараагийн шатанд шалгаран цаашид олимпийн системээр үргэлжилсэн юм. Тус тэмцээнд Улаанбаатар хотоос шинэ яармаг, туулын тулнууд, хангуул багууд оролцсон бол Дундгой аймгийн баг тамирчдаас гадна орон нутгаас Төв аймгийн хөлбөмбөгийн баг ирж оролцжээ. Хөлбөмбөгийн одоо шинэ ногоон талбайтай холбоотойгоор ямар тэмцээн зохион байгуулалтаар төлөвлөгдөж байна вэ? За одоо яг талбай бол 8 сарын ихээр ашиглалтанд орсон. Тэгээд энэ бол хамгийн анхны тэмцээн, талбай нээлтийн тэмцээн буюу Open Cup гэдэг тэмцээн зохион байгуулагдаж байна. Дундгой аймгийн залуучуудын холбоо, Дундгой аймгийн ардсан залуучуудын холбоо хоёр хамтран энэ тэмцээнийг зохион байгуулж байна. Бас Дундгойтой орон нутгийн хэмжээнд бол бас шагналын сангийн хэмжээнд бас нэлээд гайгүй шагналын сантай. Тэгээд Монголын хөлбөмбөгийн холбооны улсын шүүгчдийн баг ирсэн 4 шүүгчтэй баг тэмцээнийг шүүн явуулж байна. Ингээд тэмцээний хувьд бас нэлээд өргөн цар өрөөтэй хотоос багууд ирсэн байна. Манай сумдуудаас багууд ирсэн байна. Тэгээд нэг 8 баг оролцоод
өнөөдөр 2 дахь өдрөө яваад финал руугаа ороод явж байна да. Одоо энэ хонд бид нар манай Дундгой аймгийн залуучуудын холбоо санаачлаад анхудаага Дундгой аймагт бага олимпик гэсэн ийм одоо спортын олон төрлөөр ийм одоо спортын том одоо цогцлуур тийм тэмцээнийг зохион байгуулъя гэж одоо шийдвэрлсэн. Одоо бол өдөрдөнж бэлтгэл ажлууд ингээд хангагдаад хийгдэж байна. Энэ одоо бага олимпийн одоо тэмцээний маань зардал одоо төсвийн асуудлыг бол манай их хурлын гишүүн Наран хүү гишүүн маань бол бүрэн шийдвэрлэнэ гэдгийг бол мэдгдсэн. Тэгээд одоо бид нар бол энэ одоо ирэх 10 сарын сүүлээр Дундгой аймагтаа анхудаа бага олимп гэдэг одоо энэ спортын том наадмыг зохион байгуулахаар одоо ингээд ажиллаж байна. Монгол орны одоо улсын аврах шалруулах тэмцээн 21 аймгийн дунд зохион байгуулагдав. Тэгэхээр Дундгойн шгшөөгийн талаар Хамгийн анх бол 60 70-аад гэдэг юм уу 70 80-аад оны үед бол манай ахмадууд бол маш амжилттай оролцож байсан юм билээ. Тэгээд түүнээс хойш бол ер нь манайх талбайг учраас хөлбөмбөгийн тэмцээнд бол төдийлөн сайн оролцож байгаагүй. Тэгээд ерөнхийдөө уржингаас авахгуулаад нэлээд хүүхдүүд бэлдээд эхэлсэн. Энэ жил жишээлбэл бүсийн аварга өсвөрийн тэмцээнд дээр бол манайх бас тусгай байруудад эзэлсэн. Ер нь бас нэг боломжоор оролцоод байгаа. Тэгээд хамгийн гол хөлбөмбөгийн хөгжил бол одоо зориултын ногоон талбай. тэмцээний 2 дахь өдөр буюу 8 дугаар сарын 16-нд хөлбөмбөгийн ногоон талбай нээлтэнд Дундгой аймгийн засаг дарга Элс Од Эрдэнэ, Монголын ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, ногоон талбайг санаачлагч Им Анх баяр, Дундгой аймгийн залуучуудын холбооны дарга Ц Мөнхөт болон Эрдмийн далаа зохицолбор сургуулийн захирал оролцсон юм. Талбай нээлтээр ийхүү амжилттай явагдаж байна. За ингээд энэ шинхэн ногоон талбайн тооцог ажил шинээж өгсөн эрхэм ноёдодтой баярлалаа ингээд та бүхэнд суултан сайхаж хүсэж байна. Хүүхэд нэг бүрийг хөгжлийг дэмжиж энэ сайхан бүтээн байгуулалтыг сэтгэл зүрхээсээ хийж өгсөн манай Дундгойн одоо харьяа энэ хайтех 3 дэлгэр энэ компани хүмүүстэй маш их баярлж байгаагаа бас Эрдмийн далай цогцол сургуулийн нийт багш, сургууль хүмүүжүүлэгч, суралцагчдынхаа өмнөөс баяр хүргэж байна. За тэгээд энэ бүтээн байгуулалтын ажил гэдэг бол зөвхөн цаасан дээр зургийг бас амьлуулж хүүхдийн өмнө дэлгэж тавина гэдэг бол аливаа санхүүжилт тэрийг бүтээн дэмжих энэ олон талт аймгийн засаг дарга, аймгийн иргэдийн хурал за энэ залуучууд бүх хүмүүсийн сэтгэл зүрх нэг зүгт чиглэж өнөөдөр Дундгой хэмжээнд энэ сайхан хөл бөмбөгийн талбай нээгдэж байгаа байна. Зөвхөн Эрдмийн далай цогцол сургуулийн төдийгүй Дундгой аймгийн хүүхэд залуучууд хөгжих цаашаагаан дэлхийн давцанд хөл бөмбөгийн тэмцээнд одоо амжилт бүтээл гарах энэ сайхан боломж гарч байгаад бас Дундгойн ард түмэн иргэд залуучууд баяртай байгаа гэдэгт огтхонч эргэлзэхгүй байна. Зангийн үзэгчдээ Дундгой аймагт хамгийн анхны хөлбөмбөгийн ногоон талбай ашиглалтанд орсон. Одоо бид бүхэн Дундгой аймгийн ахмад хөлбөмбөгчдийн нэгээс яриа авах гэж байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хөлбөмбөгийн ногоон талбай шинээр бий боллоо. Энэ талаар сэтгэлдээ болцгоё. За баярлалаа. Энэ сайхан талбай хөдөө орон нутагт бий болж байгаад их баяртай байна. Энэ талбай дээр анхудаа дэрэгдээс нь харж хөлөө тавьж үзэж байгаадаа бүр их баяртай байна. Бид Дундгой аймгийн 64 оноос эхлээд хөлбөмбөгийн аймгийн шгшээ гэж баг нэг багийн 4 тамирчин байна. Би багийн ахлагчаар нэг 10 жил ажилласан. Бид бол одоо энэ нэгдсэн эмнэлгийн урд талын шороон талбай дээр 64 оноос үсгийн тэмцээн гэж эхэлж Дархан хотын багт 2-1-ээр харьцаагаар хожиж байсан. Тоглолтоор анх тэмцээний эхэлж байсан. Тэрнээс хойш аймагуудын бүсийн тэмцээнд 4 удаа орж 2 удаа нь улсад шалгарч улсын тэмцээнд 5-6 дугаар байрт орж ирсэн. Аймагуудаа бол хожигддаг байсан. Алдар хөдөлмөр энтергээд олон маршрут багт бол тэгээд 0-оор хожигддаг байсан да. Нэг удаа алдрын багтаа бид замчны стадион дээр 30 минут тэнцэж улсууд бас өдөөний баг алдартай их удаан хугацаагаар тэнцэж яах ч юм бэлээ гэж байсан. Тэгээд 2 дугаар амиасаа эхлээд хожигдсан л да. Замын дүүгийн нэр юм бэ? Цэрэн Мөнцөг. Ямар үг дэмждэг вэ? Хэнийг дэмждэг вэ? Хөлбөмбөг хэр үздэг вэ? Барселона клубын Леон Мессиг дэмждэг. Хөлбөмбөгийг үздэг.
Хөлбөмбөг тоглодог уу? Тоглолтын. Одоо хөлбөмбөгийн талбай байгуулагдахаас өмнө ер нь ямар байсан бэ? Одоо хөлбөмбөгийн шинэ талбай, ногоон талбай байгуулагдлаа Дундгой аймагт. Хөлбөмбөгийн ногоон талбай тавьсан гоё. Тэгээд тоглоход бас их гоё болсон. Уг талбай нь орон нутагт байгуулсан цөөн тооны талбай нэг болж байгаа бөгөөд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, дэлгэрүүлэн сурчлах, иргэд залуучуудын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд үнэтэй хөрөнгө оруулалт болж байгаа юм аа.